За Монгол улсын ерөнхий сайд орж ирж суугаад асуултанд хариулаад ингэж байж байгаа нь сүүлийн 5 жилд хараагүй юм болж ах шиг байна. Энэ бас сайн тал руугаа явж байгаа гэж ойлгож байна л да. Гэхдээ би бол ер нь бараг л олон удаа хэлж байсан. Ер нь ийм болно. Нүүрсний өмнө уннаа. Унсны дараа та нарын яриад байгаа тэр үлгэрүүд чинь байхгүй болно л гэж хэлж байсан. Одоо тийм л болж байна л да. За тэгээд төсвийн тодтгол орж ирж байна. Энэ төсвийн тодтголын цаана ямар бодлого байна вэ? Бодлого байгаа юугүй юу? Эсвэл одоо тэгээ нэг орлого морлогонд багасчихаар тэр хэмжээнд нь тааруулаад юм хумаа гасаад байна уу яаж юм те? За тэрийг нэг тодруулъя. За нөгөө талаар бол за нүүрсний үн бол унсаа. За гэхдээ бус түүхийн хэвдийн үн гайгүй л байгаа шүү дээ. Өссөн л байгаа шүү дээ. Алтыг хөсөж байгаа, сэсийг хөсөж байгаа. Хизээч одоо бүх цаг үеийн дээд түвшинд хүрсэн байгаа. За энэ сайд нар нэг өлбийгээ дээлгүй олигтойхон баймаар байна. Тэр алт гурав муруу хөтөлбөрөө нэг бүсэн сайн оруулаад ирэлтэй. Үнэхээр одоо 3400 хүрсэн байна. Өшөөч нэмэгдэхээр байна. Энэ үед одоо тэр байгаль орчныхаа хамгаалтыг бол бид нар сайн хийж чадна шүү дээ. Дандаа юм байхгүй. Ойрын 2-3 жил юм байгаа. Энэ үед нь оруулаад ирээ. За зэсийн үн одоо 9000 бараг 100000 хүрэх гэж шүү дээ. Тэгэхээр цагаан суурга энтрийг яаралтай оруулаа. Тэгээ гаднаас одоо 51% аваад ирдэг хувийн гэрчлийнхэн. Тэгээ тэднийг хаад үздэг. Энэ сүүлийн 10 жил их жонхорж байна да. Энэ юм уу одоо болиул яасан юм бэ? За бид нэр одоо хангалттай кокс нүүрстэй нүүрс бол хангалттай байгаа. Хэрвээ тээвэр сайн байгаа бол бид нар дэлхийн зах зээлд хүргэж чаднаа. Гэтэл зориуд цаад болох гэж байгаа юм шиг энэ бүхнийг өргөн төмөр замаар холбогддог. Энийг одоо нарийн болголтоо хамгийн том зах зээлтэй холбогдож байна. Тэрийг зориуд ийм байлгаад идэв. Энэ ч одоо ямар учиртай юм бэ? Энийг өөрчлөхгүй яах вэ? Тэгээд энэ төрийн албан агч гэдэг нэр өгчөөд хуучин мод за төсвийн тодголыг заашгүй нөхцөл шаардлага үүссэн гэдэг талаар бид танилцуулсан. Тэгээ одоо санал хураалт явуулна. Санал хураалт юу гэж явуулах вэ гэхээр хөгжлийн бодлого төлөлтийн хуулийн дагуу жилийн төлөвлөгөөтэй нийцнэ үгүй юу гэсэн ийм санал хураалт явуулдаг. Дэгийн хуулиараа ийм. Жилийн төлөвлөгөөнд нь юуг нийцүүлэх ёстой вэ гэхээр төрийн албан агчдын тоог 9%-аар цомготгоо гэд баталсан байна. Тийм учраас энэ улсын их хурлаас өгсөн энэ үйл ажиллагааны төлөвлөгөөтэй нийцнэ үгүй юу санал хураалт явуулахаар тэр нь нийцүүлж орж ирэхээс өөр аргагүй. Төрийн албан дөрөөр ажиллаж байгаа 226,895 төрийн албан агчид сүүлийн 10 жил бүх салбарт өссөн боловч 2024 оны үндэсний аудитын газрын дүгнэлтээр чиг үүргийн давхардал тэмцлийн шинжилгээ хийгдээгүй байна. Ер нь төрөөс цалиа авч ажиллах нөхцлөөр хангацсан ч гэсэн төрийн албан агчийн тоонд ороогүй англи тодорхойгүй олон нэгжүүд байна. Мөн төр зарим чиг үүргээ хувийн хвшлэр хийлгүүлэх зорилт тавьсан боловч төрийн өмчт болон орон нутгийн өмчт компаниуд хороо зөвлөлт комиссийн тоо нэмэгдэж тэр хэмжээгээр төсвийн урсгал зардал нэмэгдсэн байна гэж дүгнэсэн. Ийм учраас энэ бүхэнтэй нийцээд энэ өөрчлөлтүүд орж ийн. Гэхдээ төрийн албаны шинжилгээний асуудал саяны хэлсэн олон давхардлууд жишээлбэл үр дүнгээр цалинжуулах гүйцэтгэлээр үнэлэх засгийн газрын эрх зүйн акт гарцсан боловч тэрүүгээр биш нөгөө олон нэмэгдлүүд нь тэнцвэртэй бус байдал үүсгээд байгаа мэт олон асуудал байгаа учраас энэ төрийн албаны тухай хуулийг дараа жиж оруулж ирж багц зохицоор нь шийдэх гэсэн олон гишүүдийн саналыг одоо дэмжиж төрийн албаны тухай хуулийн тэр 36 сартай холбоотой хэсгийг бол бид эргүүлж татж аваад тэгээд төрийн албаныхаа реформыг зохицоор нь шийдэх хүрээнд оруулж ирэх гэж үзэж байгааг бас энэ эцэст нь тодтогч хэлмээр байна. Ер нь олон улсын нөхцөл байдал за хятадын дотоодын нүүрсний эрэлт буурч нийлүүлэлт нэмэгдэж байгаа зэрэг олон зүйлийн шалтгаанаас манай үндсэн экспортын болон төсвийн орлогын гол их үүсвэр маань нүүрс болчиход байгааг төрөлжүүлэх шаардлагатай гамбат гишүүний саналыг
дэмжиж та бүхэн хилцүүлгийн үед ажлын хэсэг байгуулад алтгуур төслөөр тодорхой саналуудаа оруулаад нэмээд ороо явж болно. Алтны үн ийм сайн байхад $3,400 гарчаад байхад энэ жил Монгол улсад тушаах залт үндсэндээ бараг нодныхоос 2 дахин бага байна. Оргил үеийнхаасаа бараг 3 дахин бага байна. Тийм учраас заашгүй валютын нөөц зөө нэмэгдүүлж төгрөгийн доктортой байдлыг хангаж инфляц ханшийн өсөлтийг барихын тулд алтны нөөцөө нэмэгдүүлэх нь заашгүй шаардлагатай. Энэ та бүхэн бас ажлын хэсэгт ороод гомбодгчид нарын саналаа хэлэлцүүлээд ороо явах болцоотой авахаа гэж бодож байна. За та бүхний одоо энэ сүүлийн 10 жил ажлын үр дүнд ийм л болчиход байгаа юм л да. Төрийн албанаас ч нэр усан ч гэсэн солимоор байгаа. Нийтийн алба гэж нэрлэмээр байгаа. Одоо бүгд бизнесийг гардаг үе байлаа шүү дээ. Бүгд хувийн гишүүд очихыг хүсдэг байлаа. Гэтэл одоо тийм биш болчихжээ. Одоо энийг өөрчлөө. Энийг одоо бид нэр 126 гишүүнтэй парламент ингээд сууж байхад нэг л төр засаг нь хамаг юм хийчих юм шиг болох гэж байгаа юм шиг те. Ийм л юм яриад бүтэн өдөржингээ яриад сууж байгаа байхгүй юу? Одоо энийг болио хэдүүлээ. Тэр арчилсан улс орон яаж хөгждгийг тэр замаар нь хөгжмөр биш шүү дээ. Амьдрмаар байна шүү дээ бид нэр. Энийг зоригтой хийж чадахгүй бид нартай нийлж хий. Ийм л одоо шаардлага тавигдаад байна. Энийг одоо ойлгож байна ойлгохгүй. Одоо тэгсэн чинь үлээ 50 газар дуулан ч шиг сони юм яриад байгаа юм. Тантай бас санал нэг байгаа. Ер нь одоо төсвийн орлого бүрдүүлж байгаа татвар төлөгчд. Энэ төрийн албан агчдын цалинг одоо хэн бүрдүүлж байгаа баялаг бүтээгчд. Тийм болохоор бид нас хувийн хвшлээ дэмжих ёстой. Хувийн хвшлээ дэмжих ёстой. Нөгөө талдаа өнөөдөр бас төрийн үйлчлэг ард иргэдэд хүргэж байгаа төрийн албан агчийг бас төрдөө бас сэтгэлтэй, доктортой, хариуцлагатай ажиллах бас бололцоо боломжийг бүрдүүлэх ёстой. Энэ үүднээс цаашдаа бол тийм үү. Төрийн албан агчийн цалин үндэстэй хувийн хвшлээс илүү арга өндөр шахуу болцсон. Төрийн албаар хүмүүстээ тэмүүлдэг болцсон байна. Энэ хэмжээгээр нөгөө талд нь илүү одоо юу гэдэг хариуцлагатай, илүү бүтээмжтэй, илүү сэтгэлтэй төрийн үйлчлэг ард иргэдэд хүрэхин төлөө ажилдаг юм чадварлаг ийм л одоо төрийн албан агчтай болох ёстой. Нэг талдаа төрийн албаар тэмүүлж байгаа гэсэн сайн эндээс бид тийм үү хамгийн их сэтгэлтэй, хамгийн хариуцлагатай, хамгийн чадвартай хүмүүсээр энэ төрийн албандаа төрийн үйлчлэг ард иргэдэд хүргээ гэдэг дээр шахаж. За тэр мэрийгээ бас тэгээ зөв зүйтэй хийгээрээ бас арай л өөр над хандлага өөрчлөе шүү. За нэг юм байна бас. За энэ Улаанбаатар гот. За энэ одоо Бээжингээс бараг Гурвалын нуруу хүртэл нэг 2 хол гот байна шүү дээ. Сая 500-аас дээш хүн амтай. Хөх хот байна, Улаанбаатар хот байна. За энийг за нөгөө хин билээ фронтор манай шилдэгүүд нь явлаа мавлаа гэдэг нэг 2 жилийн өмнө тэгж яриад нөгөө Нямбаатар эндээс яваад байсан л да. Тэгээ одоо тэр Нямбаатар чинь ажлын 30 хүмүүсээ л яваад ах шиг байна. Нэг коммунист царайлал. Тэгээ энэ юу яамаар байна? Нэг ажлынхан готод амьдрмаар байна шүү дээ. Тэр юу л голцой тойрог зам билүү? Тэрнийх нь мөнгө төгрөгийг шийдээд өгсөн юм уу? Яах юм те? Тэгээ нэг орон нутгийн сонгуулиар 40 суудалтай болцсон. Яаж ч юм ялаад ах шиг байна. Хизээ нэг готын хаан даргаыг Улаанбаатар шиг сонгодог болох юм. Тэр үед нэг сайхан болох байх л да. Тэр тойрог замыг хийх юм уу? Тойрог зам хийнэ гэж хэлээ. Эх 7 хоногт байнгын ороо ажлын хэсгээр ярилцсан гэсэн. За одоо эх 7 хоногт ажлын хэсэг тойрог замын асуудлаа шийдэх юм байлээ. За ингээд арай л өөр багасаа гэж бодоод байгаа юм л да. Чи 4 жилийн өмнө улсын төсөвчин 20 хүрэхгүй 80 төгрөг байлаа шүү дээ. Тэгсэн чи одоо ингээ 33 их 80. За дотоодын нийт бүтээгдэхүүнийг 90 их 80 гэдэг байгаа юм л да. Тэрний одоо бараг 30-40%. За энэс гадна тэр төрийн өмчтэй компани нэм. Дээр нь зарлж байгаа тендерүүдээ нэм. Энэ улс ч одоо тэгээд тэр чигээрээ социализмд амьдарч байгаа юм шиг ийм болчиход байна шүү дээ. Нөгөө зах зээлийн нийгэм, чөлөөт эдийн засаг, хувь хүний нөгөө итгэх, хувийн гөвшил энэ юм дээр ч одоо явдаг ийм байхгүй болчихжээ. Энийг жоохон өөрчлөё гэж хэлэх гээд байна л да. Тэгэхгүй бол 3 сая 500 мянган хүнтэй ийм баян, ийм одоо хөдөө аж ахуйн ингээд 70 сая малтай хажууд нь одоо хамгийн дэлхийн том зах зээл байж байгаа. Ийм байхад одоо бид нар ингэж амьдруулна гэдэг чинь
Үнэхээр яаж ингэж амьдруулж чадаад байна? Гайхаж байгаа байхгүй юу? Ийм өндөр IQ-тай харалта сая гараал тоолоход эрэгтэй эмэгтэй багууд энэ талбай дээр бүх газрыг ялаад байж шít. Тэгээ залуучууд одоо жагсаал хийж байна. Жагсаал хийхэд тэдний ярьж байгаа юм байгаа байдлын тэр шал өөр болчихжээ. Энэ 126-ын дотор бол арай л сони юм яриад вакуумд орсон юм шиг л байна шүү. Одоо энэ төсвийн тодгол энэ юмнаас эхлэж байгаа өөрчлөлөө. Нэгэнт хилцгээ эсгээд ингэ шийдчихлээ. Олон өөрчлөлтүүдийг бид нар хийж болохоор байна. Засаг захиргааны өөрчлөлтийг хиймээр байна. Энэ олон сумуудаа нэгтгэмээр байна. За энэ боловсролын ч гэсэн өөрчлөлтийг хийчмээр байна шүү дээ. Бүх ста орнууд одоо латин үсэг шилжчихлээ. Уугурж Монгол үсгээ аваад хажуугаар латин үсгэнд шилжчихъя. Тэгвэл одоо энэ ойр хавийн бүгд ирээл энэ Монгол улс боловсролоо дэвшлүүлнэ гэж байж шít. Гэх мэтлэнгийн олон ажлууд байна. Энэ хамгийн том зах зээлтэйгээ нүүрсчин бол одоо байж л байна шít. Энэ чинь тээврийн бизнес байхгүй юу? Хэрвээ Тэнжиний бомб, Дайлины бомб төрөгчвөл Си Жинпин дарагч одоо 20 жилийн өмнө ирээд та нар 20 тэрбум бомб түргэе. Энэ экспортоо гэж хэлсэн. Одоо л хүрээгүй л байгаа байхгүй юу? Өөрийнхөө нутаг дэвсгэр дээгүүр далаад гарцгүй орон эмчин дотоодын тарифаар гарах хэрэгтэй гэсэн. Яагаад ийм юмудаа ашигладаг юм бэ? Яагаад зориуд бидний ингээд Монголын ард түмнийг ядуу байлгаад байд юм бэ? Ямар бодлого байна? Энийг одоо өөрчлөё. Энийг одоо бараг 5 жил хэллээ. Тэр Монгол улсын ерөнхийлөгч орж ирээд хэлсэн шүү дээ. Битгий ард түмнийг шар махтай гатаагаад байгаа ч гэж. Үнэхээр Монголын ард түмнийг өстө шар махтай гатааж байна да. Зориуд ядуу байх бодлого явуулж байна. Энийг одоо болчмоор биш нөхдүүдээ өөрчлөмөр байна. Тий. Тэр гот мотыг ч гэсэн даргыг одоо готын иргэдэн сонгодог болчмоор байна. Бус улс орн тийм л байгаа шүү дээ. Арчилсан орн нэртэй мөртлөө уул нь одоо бүгд байх юм аа. Шүүхэн байх юм, их хурл нь байх юм, засгийн газар нь байх юм. Гэтэл одоо хэдэн дарга нар л баяжаад байна. Одоо дундаж давхрах гэж байхгүй. 30-40% нь одоо гişнээ одоо ядуу байх юм бэ. Энэ хууль хяналтын байгууллага олигтой ажиллахгүй. Шүүхийг ч гэсэн шүүх шиг байлгахгүй. Ийм өөрчлөх цаг болсон шүү. Энэ одоо их хурлынхаа дэгмийг ч гэсэн өөрчлөлтөө. Үг хэлж ирээсээ болохгүй шүү. Тэгээ 2-3 өдрийн өмнө нэрээ өгчих шиг. Энэ миний өөрчлөлөө та нараа.